Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотгон тавтай морис. Булган дээр угаасаа тийм үнэтэй байдаг байхгүй юу? Тийм үү. Булга гэж юу юм бэ мандалмаа? Мэдгүй. Би бас мэдгүй. Юу юм булга гэж? Би ч мэдгүй. Мэддэггүй юм уу? Нарны ингэ таалгсан яваад очдөг. Зарим нь худ болж ийшээ. Худ гэдэг нь үгсүгэ. Зарим юм хулаа болж ийшээ. Ямаа гэсэн юм байна. Ямаа гэж л байдаг л үү? Солонгос гэж хаана идэв үл мэдхээ. Солонгос гэдэг нь энэ Монголтай нэг жоохон дотой харилцаатай уулж байдаг. Ямар харилцаатай? Жоохон дотон дүү. Чи их мөнгөтэй юу? Яа Яа хаана байна тэр мөнгө нь? банкнд. Тэнгэр дуухаар монголчууд 100 дуурж ийн гэж боддог. Говь нутагт байдаг. Өндөр хоёр бүхтэй тэр юу лээ? Янзгаа. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. Сайн байцгаана хүмүүс манай үйл мэдэх жижигхэн хотын нэвтрүүлэгч байна. Одоо би танарт зөвстэй танилцуулъя. Мандалмаа. 6 настай. Манай мандалмаа бид гуравчийг гангарцсан байгаа тий. Тийм. За яагаад гангарцсан бэлээ та нэг тайлбарлаа да. Цагаан сарын баяр дээлэр хийч. Дээлэр чимүүлж байгаа өөрсдөө. Үндэснийхээ хуцаар гангарцсан байгаа гуравчаа. Яа дүү сагаасаа оруулах гэж байгаа Тийм штэ. Миний хүүгийн дээл чинь ээж нь хийсэн үү? Хин хийсэн? Манай эмээ маань яаж өгсөн? Аав эмээ Ойж өгсөн үү? ойж өгсөн. Ямар гоё. Эмээг нь хин гэдэг миний үгүй. Нэрийг мэдгүй. Ямар ч гэсэн нилээн сайн. Нилээн сайн. Аха. Нилээн сайн хүн юм. Чи тэгээ хин гэж авгаалж дууддээ. Эмээ Хөгшөө ээж. хөгшин ээж гэдэг. Аха. Хөгшөө ээж. Хөгшөө ээж гэдэг юм уу? Манай мандалмаа бол бүр ганганы ганга. Ямар ч гоё уулаан дээлтэй. Монгол дээлийн хамгийн үнэтэй нь булган дээл. Бас За. хамгийн ховор нь эскэн дээл, хурган дээлийн. Хамгийн үнэтэй нь яагаад булган дээл болцсон? Яагаад булган дээл гэвэл булган дээл угаасаа тийм үнэтэй байдаг байхгүй юу? Тийм үү. Булга гэж юу юм бэ мандалмаа? Мэдгүй. Би бас мэдгүй. Юу юм булга гэж? Би ч мэдгүй. Мэддэггүй юм уу? Цагаан сараар чи яадаг үлээ нэрэ? Зоологдог. Зүйтэй. Дараа нь яадаг үлээ? Сайхан буузаа иддэг. Буузаагаа уудаг. Бас таргаа уудаг. Таргаа уудаг. Аарцаа уудаг. Тэгдэг. Тэгээд хамгийн сүүлд нь гарахтаа яадаг үлээ? Гарахтаа Бэлэг үлэг. Бэлэг өгдөг Тий. тий. Бэлгийн дээд. Бэлэн мөнгө гэдэг чи юу лээ? Бэлэн мөнгө гэдэг нь одоо мөнгө юм. бас Задгай мөнгө. Задгай мөнгө. Тэгээ та хоёр ингэж за чи мөнгө авах уу? Эсвэл дэнзавар авах уу гэж айлын авах уу? юу? Тэ. Би л мөнгийг авчдээ. Мөнгийг авбал бүр гоё динзавар авч болно шүү дээ. За манай мандалмаа олон өнгийн үзэг авах уу? Эсвэл мөнгө авах уу гэвэл айлын авах уу? Алан өнгө өгдөг. Аха. Чи ер нь их мөнгөтэй юу? Яа Хаана байна тэр мөнгө нь? банкнд. Чи тэгээд их мөнгөтэй байгаагаа яаж мэдэж байгаа юм? Нэг зүйл Би яаж багаас их мөнгө цуглуулсан. За чи яаж цуглуулсан? Хүмүүс надад өөрөө ингэж мөнгө өгөөд. За тэгэхээр чи хаана банкнд өөрөө очиод хийгээдсэн юм уу? Үгүй би өвөө эмээдээ өгөөд өвөө эмээ маань банкнда хийгээ авчдаг. Аха. Үл мэдхээ банк гэж юу лээ? банк гэж одоо мөнгө хадгалдаг. Хүмүүс ягаад тийшээ авчиж мөнгө хийгээд идэв? Гэртээ хадгалж болдгоо юм уу? Яа Болдсон гэвэл шүү дээ. үгүй яа гэвэл том болоо банкнаас мөнгө авдаг болохоор. Харин тий ялгаа юусе тэгвэл орон дороо хийж хадгалж байгаа л тэгээд том болол орон дороосоо мөнгө. Бас гахан ингэж хооронд тэгээ жаас мөнгө хийж авдаг. Гахан дотор тий бас хийдэг тий. Гахан дотор хийсэн дээрүү банкнд өгсөн дээрүү та нар аль нь дээр гэж байна? Надад банкнд өгсөн дээ. За үл мэдх. Надад л хоёулаа л дээ. Гэтэ нөгөө мөнгөний гахан дээр өгвөл хагарчиж магадгүй. Тийм болохоор банкнд авах уу? Манай мандалмаа яа гэм мэдэх үү? Солонгос дараам гэр бүлээрээ үздэг шүү дээ. Та хэд үзэж байгаа юу? Хэвээрээ юу? Үзэж байгаа. Тэнгүүтээ би дээр ээж аваад солонгос яваад солонгос метрон цугаад гоё дэлгүүрээс хэлсэн. Солонгос гэж хаана үдээ үл мэдхээ. Солонгос гэдэг нь Монголтой нэг жоохон дотой харилцаатай уулж байдаг. Ямар харилцаатай?
жоохон дотон дүү. Аа, Яг яа. л Солонгос хүмүүс Монголын байгаль тэгснээ хүмүүстэн амар дуртай ахгүй юу? Одоо амар сайхан мэдрэмж төрүүлдэг Чи яаж мэдсэн солонгос хүн шиг ярих юм? бас Солонгос хүмүүс Монголд явсан бискүүдийг үздэг ахгүй хаяа. Тэр бэлтгэн дээр Тэр дээр их магч гинөө манай Монгол нутгийг. Тийм маш магтжсэн. Миний үчин нэг шоколадны талаар их ярьдаг байсан шүү дээ. Ямар шоколад ярьлаа ихчтэй. Дубай шоколадыг Ямар шоколадыг мэдэх үл мэдээ. Дубай шоколад гэж үү? Мэдт юм уу чи бас? Дубай гэдэг газар тхээсэн ийм шоколад гэдэг. Гэтэ нэг одоо би орчин нийлээ. Шоколадыг штэ. Хайлааснаас шууд төлдөөн. Гацаа байгаа. Хайлааснаа шууд төлдөөчдөг учраас тэр нь Дубай шоколад юм уу? Хайлуулж хоорондоо штэ. Ийм нэг гомсон зүйлийг ингэж хэрчээд жижигэн болгоно. За. Тэгээд тэрэн дээр пистачо гэдэг ийм самрыг штэ. Ингээд хасин аваад тэгээд хоёр давхар хэлжтэй. Тэрийн бас нэг зүйлээр ингээд Гүчитэй Дубай шоколад хийжсэн биш үсттэй. Гүү би бүр би хийх зүйлийг мэдээ. Хийгээд яасын. Хийгээд тэгээд тэрийг миксердээд тэгвэл ийм ногоон өнгөтэй хацсан зүйл болоод тэр Ньютон холжтэй гомсог зүйлтэй. Тий. Гэтэ тэр гомсог зүйл чи ютубер нэвтрүүлгээ үзэж байгаа юу чи үл мэдхийгээ. Yes. Гэхдээ Монгол шоколадаас ер нь юугаар ялгаатай юм дээ Дубай шоколад ч. Дубай шоколад нь ингээд хацгаар дотор нь тэр зүйл нэгаад идэг. Одоо манай монголчууд хийчихтэй тэрийг ингээ хазгуулад ингээ хийдэж штэ. Тийм үү? Хийж болдог. Монголчууд хийжсэн. Тийм үү. Тэгээд яг гоё Дубай шоколад шиг болж гэнэ үү? болж байсан. Болж. За тэгвэл би их ч сайн шоколад зарим хууд болж ийсэн бүгд. Зарим хууд болж ийсэн. Хууд гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим юм хулаа болж ийсэн. Мөх болж ийсэн. Хууд болохоор жоохон онцгүй болоод ирсэн үү? Чи хууд гэж үг мэдэх үү мандалмаа? Мэдгүй. Мэдхгүй би бас мэдхгүй. Хаанхын үг юм бол энэ одоо хууд гэдэг чинь монгол үг шүү дээ. Тийм. За гурлаа тэгвэл дараачихаа одоо нэвтрүүлгийн хэсэгт оръё да. Тийх үү? За. Бадзэн бомсог. Сар шиндээ сайхан шиндэрэ гэж хүмүүс яагаад хэлээд идэв? Сар гэж ямар үг гэдэг лээ гिचдэрийг тайлбарлаа. Сар гэж орой болгоо нөгөө ингээ сар гардаг штэ. Ааха. Орой болгоо хаана гардаг вүлээ? Ингээ энд нь гардаг. За, энд нь юм гардаг юм уу? энд нь гардаг. Би явж байхад тийм гардаг. Дандаа энд гараад байна. Ааха. Сар ер нь хаана байд юм бэ? Яагаад ганцхан орой болохоор гарч ирээд идэв? Та юу гэж бодож байна? Яагаад нарны ингээ таал хэсэг нь яваад өгчтэй. Хаашаа яваад өгчтэй? Нарны тал хэсэг нь яваад өгдөг, тал хэсэг нь үлдчихтэй юм уу? Тий. Тэгээ өглөө хаалгангууд ингээ хоёлоо нийлж. Хоёлоо нийлж. Саргуус үн гэж байдаг, саргуус үн. Ингээд дэлхий байлаа гэж бодъё заа юу. За. Тэгэнгүүт ингээд сар байна штэ те. Ингээл гараал, тойрол, ирлээ. Тэгэнгүүт мандалмаа харснаа. Энэ орой энэ талд сар гарччихээ гэж боддог байна те. Би бас нэг сонирхолтой шийдв ярьж өгөхгүй. Одоо ингээд бэжэлдээ би сарыг яриад хэл да. Тэгээ ягаад монголчууд сар шиндээ гэдэг байгаа юм. Ягаад гэвэл тэр сар ямар байх нь вэ? Шин сар байх нь вэ те. Тойроод ингээ ирж байгаа байх нь шүү дээ. Зөв үү? За би тайлтайгу хүн сэдв ярьж гинүү гайгүй юу? Гайгүй. Тэнгэр дуурд нь шүү дээ. Тэнгэр дуухаар монголчууд 100 дуурж ийн гэж боддог. Тийм үү? Тийм. Чи нэрээ ямар жилтэй вүлээ? Тэхээ. Даанчдын бахаа донгодод идэв нандаа. За миний хүү чи ямар жилтэй л юм аа? Даанч их мөнгөтэй банкнд мөнгө хадгалсан байсан. Би ямар жилтэй юм шиг нь ер нь хараад байхад. Та сая яг 100 юм шиг харагч. Ягаад гэдэг нөө. Чи та яг нохооч шиг шатагч. Яасан би нохоо яадэ. Хөө гэдэг. Туулаа жилтэй юм болоо. Би туулаа жилтэй юм болоо нэрээ. Нөө мэдчилтэй юм болоо. Мэдчилтэй юм болоо би. Үхэр жилтэй юм болоо да. Үхэр юм болоо. Биш л энэ хэлээд байгаараа. Ямаачлээ юм болоо. Мөр юм болоо. Ямаачлээ юм болоо. Ямаа гэж жил байдаг л юу юм? Байхгүй хойно гэж байгаа. Хойно юм бэ түү. Биш л юм шиг байна. Нэг л зохихгүй байна. Өөр ямар жил байна?
Миний жилийг үлдээгээд байгаа юм да. Укарик гэдэг тэр Укарик гэдэг чинь цаадах чинь баггүй юу? барс ихтэй. Бар нэг л зохихгүй байна биш вэ? Өөр хамгийн ихний жилийг хэлдэ та юм. Хөөрхийн жижиг юм. Тэнд яга буланд байж идэг штэ. Хулган юу? Чи харсан уу хулган? Хараагүй. Хараагүй юу? Тэр их айж мэдхгүй байгаа. Хулган гэсэн үү? Би хулган гэхдээ биш. За дахиад нэг жил байна. За одоо нэг л үлдсэн байна да миний жил. Могой. Оо. Та могоо жилийн үү? Тий, би могоо шиг ингэж байгаа эцтэй. Хараагүй юу намайг өрөөсөө. Явхараад би ингэж могоо шиг ингэж штэ дандаа. За. Там хушуматыг санаж ийн үү та? Оо нэр 5 шималаа ярихгүй ерөөсөө болохгүй шүү өнөөдөр тий. За эхлээ мандалмаа хэлэг заа юу. Хэрвээ дутвал хоёулаа хэлье. За 5 шималаа нэрлээрэй. Яма зүйтэй. Хон. Байж л дээ үл мэдхээ. За хонь. Одоо мандалмаа хэлнэ штэ. За Зүгэл. Өхөр. Зүйтэй өмбөө. Аха. Мор зүйтэй. Тэсүүлих говь нутагт байдаг. Өндөр 2 бүхтэй тэр юу лээ? Янзгаа. За би Өндөр 2 бүхтэй говь нутагт байдаг. зөө. Ямаа ингэдэг. Ямааны ингэдэг өө биш ээ. Сөө. За тэ өсгөр ихэлсэн. Яадаг гэнэ үл мэдхэ дахиад дээ. Сөө гэхээр наттай цацуу хөө гэхээр надаас өндөр хүрэн хин хорхон Тэ мэ. Тэмээ. Дуун дээр ботог гэдэг шүү. Ботог гэдэг юм уучлаарай. Дуун дээр ботог гэдэг. За тэгвэл би хэцүү юм асаах уу? За. Тэмээний аавыг хин гэдэг. Буур гэж мэдхөө. Буур. Миний шүү буур. Буурах юм байна. Буурах. Буурах ч биш зүгээр буурл байхгүй да. Буурах. Буурл юм. За тэгээд хоньны аавыг хин гэдэг. Хоньны аавыг Хуц. За. Жохон бурууч юм шиг сонсогчлоо Хуц гэдэг чинь нэрээ хоньны аав штэ. Харин тий. Сонин нэртэй аав байна тий. За. За гурлаа бодлын бөмбөлөг өнөөдрийнхөө энэ баярын дугаарын болонгаа үүгээр өндөрлөе. Тэхөө. Тэгээ. Мэдсгийн цочин. За, сайн байна уу? Та сайн байна уу? Сайн. Мандалмаа сайн уу? Сайн. Оо, за ясварх юм бэ. Юу үл мэдгч чинь одоо 2 дугаар анги те? Тий. За, суу уудаг уу? Уудаг. Суу уудаг уу юу? Уудаг. Уудаг юм. За. За тэгэхээр сүү сайн уул хүний шүд аягүй сайн байдаг шүү заа юу. За. Хэрвээ шүдээ хорхоод болохгүй гэвэл шүдээ угаахаас гадна сүү сайн уугаар аараад иддэг үү? Иддэг. Би тараа дууртаа сүүн дуртай. Чиний шүд өвддөг үстэй. Өвддөг. Чиний энэ ус чи аягүй гоё ус байна те. За сүү уугаад цагаан идээд тараг уугаад байвал ааруулсаа идвэл шүдэн сайн байна. Ус ундаггүй шүү заа юу. Хоолн дээр юуны мах иддэг юм нөхөө? Хоолны мах. Нөгөө том ингээ бөөнгийн маханд би амар дуртай. Бөөнгийн маханд дуртай юу. Аха би нэг зүйл хэлье. Одоо би танд нэг асуух зүйл байгаа хгүй юм. Хянтай талах бийж буу юу? За хянтатлах иддэг үү? Хаяа иддэг. Хаяа иддэг үү? Тий. За тэгэхээр ерөнхийдөө бол Монголын уламжлалт анаах ухаанд хүүхдүүдийг бол бадган махбодтой гэж үздэг учраас хүүхдийн ходоод хоол шингээх чадвар нь сул байдаг. Тийм учраас одоо хяам, хагас бэлэн боловсруулсан хоол, мах ихтэй хоол хүүхдүүдэд зохимжгүй шүү заа юу. За. Эсвэл тэр зүйлүүдийн арай өөр зүйлээр орчуулчих болно тий. За тэгэхээр та нарын насан дээр хамгийн тохиромжтой хоол бол хөнгөн, одоо каш, ногооны зутан, за мөн шөлдөө хоол, сүү цагаан эдээ, тараг хамгийн тохиромжтой хоолнд ордог шүү. Та нарын насан дээр тохиромжгүй хоолнд үл мэдхэ мах ихтэй хоол, 2 дугаар хоол, хуушуур, хуурга, бууз ийм хүнд хоолыг байнга идвэл ходоод нь сайн шингээж чаддгүй. Энийг сайн мэдэж аваарай заа юу. За тэгвэл бүгдээрээ уух юмны талаар яриа. Мандалмаа чи ямар зүйл уух дуртай вэ? Ээж нь юу өгдөг үү?
өглөө сүүгээд бас харин өгөө бас арт өгөөд бас тар өгдөг. За сайн байна. Хярам ууд юм байна те. Тий. Хярамыг яаж хийж ин чи анхаарсан уу? Хараагүй. Хараагүй юу. За хярам хамгийн сайн ундаа шүү заа юу. 100 улирал ундаа жуус уухаасаа илүү хярам сайн уул хүний биед хамгийн эрүүл байна. Би ансны шүүс тэгсний уус уух дуртай. Ямар ус уух? Яг цэвэр ус. Цэвэр ус уу? За цэвэр ус бол хүний биед сайн цусыг шингэлдэг. Гэхдээ хүүхдэд одоо хүүтэн ус юм уу одоо хуунцар савтай ус байдаг тийм ус их уух юм бол хүүхдийн хоолны шингээлтийг муутгадаг, бууруулдаг шүү заа юу. За тэгэхээр ширгээс ус юм уу бүлээн одоо халуун бүлээн буцалсан ус юм уу ширгээс ус илүү сайн шүү. Би нөгөө бүлээн усыг их уудаг. Бүлээн ус уудаг. За сайн байна. Хоолоо хэр удаан зажиж чинь халбаар иддэг үү, савхаар иддэг үү? Халбгаар. Савхаар хоол идвэл илүү халбаар идснээс илүү одоо биеинд илүү сайн байдгийг шүү заа юу. За махан хоолыг ингээд амандаа хийгээд хэд зажилдаг вэ? Хэд орчим зажилдаг вэ? Би 10 зажилдаг. 10 орчим зажилдаг. За манай үл мэд. Би баг 30-40 удаа зажилж магадгүй. За тэгэхээр айгүй удаан сайн зажил муу байхгүй жоохон. Сайн зажилт юм байна те. Ерөнхийдөө бол Монголын уламжлалт анаах ухаанд хүмүүс эрүүл хоол идэхдээ нэг халбаг нэг сав хоолыг 36 зажлаад залгих ёстой гэж заадаг шүү заа юу. Тий. Ер нь арга цөөхөн зажилж болохгүй их зажилж юм жижиг болох ёстой байна те. Бүр нунтаг болгоно гэсэн үг. Бүр нялцгаа юм нунтаг болгоод ирэхээр ходоод гидсэнд амархан шингэдэг байхгүй юу. Яа тэгвэл миний шүд маань ингээд эрүүл болохоор эрүүл болохоор цөөхөн зажилдаг гэж үү? Тий. Эрүүл байсан ч 36 зажлах ёстой. За тэгэхээр орой унтахаас өмнө хэдэн цагт хоол иддэг вэ? Би унтахаас өмнө 7 цагт. 7 цагт иддэг үү? Чи хэдэн цагт унтдаг юм? 10 цаг. Үгүй 8 цагт. 8 цагт унтдаг юм байна те. За манай үл мэд орой хэдэн цагт хоол иддэг үү? 7 цагт хоолоо идэж дуусаад тэгээд 10 цаг гэхэд унтдаг. Цаатлын хугацаа 10 цаг гэхэд унтчихад сайн. Оройны хоол аль болох эрт идвэл зүгээр шүү. 6 цаг юм уу 5 цагийн үед хамгийн цаатлын хугацаа 7 цагийн үед идэхэд бол би нэр 5 цагаас 7 цаг хүртэл иддэг ахаа. 2 цаг уу? 2 цаг иддэг. 2 цаг би нөгөө ах нараа үлээдэг аахгүй юу? Тийм үү. Үл мэд чи хүүхдүүдэд ямар хоол хортой, ямар хоол хүүхдэд таардгүй, ямар хоол таардаг тухай хэлээд өгөөрэй одоо. Хянта татах бол бараг идэж болохгүй зү. Яг тэгэд хянта татхыг идмээр штэ гэж бодож явсан штэ. Тэгээ нарай өөр зүйлээр сольцохоо. За. Одоо цагаан татхыг бүхэл өөрийн татгаар харин хямыг бяцлаг юм уу? Арай ийм хооллонд ингээд амархан шингэхээр ийм жуулхан зүйл хэрэгтэй. Бас өрөмтэй талхаад идэж олно. Өрөмтэй талах сайн байна. Өрөмтэй талах маань сүүгээр хийдэг тий. За өрөмтэй би бас чичирган их уудаг. Чичирган их уудаг уу? Би чичирган их уудаг. Нэр сууж үзсэн үү? Уурсаа би нэрсэндээ амар дуртай. Хамгийн дуртай жимс нь юу вэ? Хамгийн дуртай жимс нь алим. Алим юм уу? Үл мэдхийн жимс нь асал алим. Би ягаад гэвэл орой болоход нэг алим ичдэг. За сайн байна. За тэгвэл сайн хүүхдүүд байна. Хүүхдүүдэд жимс сайн идээрэй. Жимс сайн идвэл хоолны боловсрол сайжирдаг юм гэдгийг хэлээ бүх гуруулаа. Би өглөө ингээд ангиас тараад өрөөл алим. Тэгээ өдөр бас алим, бас орой хүртэл алим иддэг. За чи өглөө өдөр орой алим иддэг юм байна тий. Алимаа их идэх нь бас сайн биш шүү. За юу. Өдөрт нэг удаа идэхэд л хамгийн тохиромжтой гэсэн. Өөр олон төрлийн жимс идээрэй. За. Та хоёр анс мэдэх үү? Анс гэдэг ансны ус би бас уудаг анги дээр. Анс ер нь ургаж байгааг харсан уу? Харж байгаагүй. Харж байгаагүй юу? Аав ээжтэйгээ ойд очоод шилмүст ойд очоод анс ургадгийг хараарай. За юу эргэцэн. Би хашинд байхдаа өмнө тэрийг хараад би цуглуулсан анаа тэртэйгээ. Цуглуулсан? Цуглуулаад уваагаад идсэн. Түүсэн байна тий. Түүн уваагаад ингэж идсэн. Чи ямар жимс түүсэн? Би лав юм мод борхтой илүү юм мөг түүжсэн би. Ямар өнгөтэй мөг байсан? Яг бидний өдөрт ингэж
иддэг мөг. Өнгө нь ямар байсан? Гаднлын Цагаан өнгө гэсэн. Цагаан өнгө те? Тий. За. Мөгийг хортой мөг, хоргоо мөг гэж байдаг учраас хэрвээ мөг түүхээр бол заавал аав ээжээрээ том хүнээр заалгаж мөг түүгээрээ заа. Хортой мөг бас байдаг шүү. Хэрвээ хортой мөг гэдвэл хүн хорддог гэсэн үг. За ингээд та хоёртоо одоо амжилт хүсье. Баярлалаа. За ингээд манай өнөөдрийн баярын дугаар маань өндөрлөгт өгч байна. Ганган 3 одоо яах вэ? Хязгааргүй тийм ээ. Хичээжтэй. Хязгааргүй чи хязгааргүйтэй би мэдэн штэ. Би чамаа хурдан явуулж чадна. Гэтэ би чамаа гимтээж магадгүй, жоохон гимтээж. За хурдан явуулдаг чи юу аах вэ? Би бод. Мөр. Яг энэ. Тийм хасти. Мөр хурдан явдаг гэхний өөрийг нь булгаад гимтээж магадгүй байдаг тийм штэ. Яг гоо миний хөө морь унж үзсэн үү? Унж үзээгүй. Үзээгүй юу? Айгаад тийм үү? Би 100 байхдаа унж үзсэн автагаа. Морин дээр ингээд хурдан ингээд явж байхад жоохон тогтоож үзчихсэн. Гэтэ ингээд болгоомж алдаад унжаа. Оо тийм үү? Тийм. Өвдсөн үү? Гүү харин тэр хор зүлгтэй газар дээр унсан болохоор гайгүй байсан. Гайгүй байсан уу? Аав ээж нөгөө хүүхднахгүй тэгээ морин хөшөглөөсөн гэсэн. Оо тэгээ тэр чинь тийм анхааралтай байх болгоомжсон бэ. Тийм морчин өөрөө айхаараа яах вэ? Аачаад өөрийгөө хамгаалдаг арга нөхгүй. За гурлаа одоо ерөөлийнхөө хэсэгт оръё тийхүү. Одоо чи өнөөдөр бол өстой жинхэнэ бид хэд ерөөлийг бол сайн хэлэх ёстой. Ерөөлийг сайн авах ёстой шүү дээ, тийм үү? Энэ ойрын өдрүүдэд яагаад ерөөл юм чухал гэж бодож юм бэ? Ерөөл гэдэг нь юу гэж бодож байна? Тийм сайнаар хэлдэг. Сайнаар хэлдэг баг Монгол гол ёс тийм ээ? Тий. За тэгэхээр гурлаа одоо ерөөлөө хэлнэ. За үлмэд хэл. Илгээрийг амгалан. Төрлөөрөө төвшин амгалан. Төр усаараа илбэг сар шиндээ сайхан шинлээрээ. 9 үеэрээ жаргаж яваарай гэдэг. 9 үеэрээ жаргаж яв. Тийм хэдэн үеэрээ ер нь үеэрээ дандаа жаргалтай байх ёстой. Тийм ээ бид нар заа гоё. Бид гурван ерөөл чи ерөөсөө ингээд л ерөөсөө энэ жаргалын ерөөлээ тийм энэ өрөөг энэ бидний энэ одоо энэ орчныг тэр чигээр нь ингээд өөрчилчихөө галчин гоё болгочлоо штэ гэгээтэй жаргалтай. Тэгэхээр энэ сайхан энерги энэ ирч хүч та бүхэнд маань очиж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд энэ одоо нүдэндээ галтай нүүрэндээ цогтой миний Монголын сайхан хүүхдүүд маань дандаа эрүүл азтай жаргалтай үргэлж баяр хөөрөөр дүүрэн их зүйл сайн зүйлийг дандаа хийж сайн сайхан зүйлийг үргэлж хэлж ингэж л явъя гэж их чинь ерөөй да тийм ээ болж гин үл мэдхээ болж гин ерөөл таалагдв болж дээ. За ингээд энэ сайхан ерөөлийн дараа хоёлоо одоо найзтай яах вэ? Бэлгээ гардуулж бэлгээ гардуулнаа. За үл мэдхээ эн чи ихний бэлэг юу вэ? Subscribe Sanders гэдэг компани ах эгчнээс нь маш гоё бэлгийг гардуулж өгсөн байна. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. Батууshi ийм жаймаг байгаа. Сар шиндээ сайхан шиндээрээ маш их баярлалаа гэж хэлье, тийм ээ? За. Тэнгэр тоглоомын дэлгүүрийн ах эгч нар нь хөөрхөн дүүнерт маань өгөөрэй. Миний хүү үргэлж эрүүл байгаарай гэд энэ тоглоомыг бэлгэлсэн шүү. За юу. За баярлалаа. За үл мэдэх динзавр авахын чи энийг нь болчихгүй үл мэдхээ. Динзаврын л дуртай. Таал өрөө мэд. Тэ чи дуртай юм уу дургүй юм уу? Би угаасаа хоёр зүйл дуртай болоод ирсэн шүү дээ. За юу? Нэг нь Лего юм машин зашид нөгөөдг нь юм динзаврт. Тийм байх гэж би бүр бодсон. Тий. За миний хүү тэгвэл энэ амдаас улам илүү ухаантай, улам ихийг гялалзуулсан ихчтэй сайн найдвартай туслагч чадаараа заа юу. За тэгээд та ч гэсэн жаргалтай сайхан амьдрахыг ерөөё. За гялалаа энэ ерөөл бат сайхан орших болтугай. Та бүхэн маань сайхан шинэлээрээ, сайхан битүүлээрээ.
Дараагийн нэвтрүүлэг хүртэл Баярлалаа.